Хэрхэн амжилттай захим суралцагч байх вэ? Захим сургалт нь танхимын сургалтаас хэд хэдэн зүйлээр ялгаатай байдаг. Энэхүү ялгааг таньж мэдснээр та амжилттай захим суралцагч болох юм. Танхимын сургалтын үед багш тухайн хичээлийн даалгаврыг гүйцэтгэн шалгуулах эцсийн хугацааг тогтмол сануулдаг. Хэрв суралцагчид хичээлтэй холбоотой асуулт байвал тухайн цаг үед шууд асуун хариултаа авдаг. Харин захим сургалтын үед зайлшгүй анхаарах шаардлагатай хэд хэдэн зүйл бий. Эдгээр зүйлийг мэдснээр та захим сургалтаас хангалттай мэдлэг авч чадна. Юуны дөрүүнд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй сайтар танилцах ёстой. Үүнд маш их мэдээлэл агуулгадах бөгөөд харамсалтай нь маш олон оюутнууд үүнийг уншдаггүй бөгөөд захим хичээлийн үеэр багшид материал илгээх чухал хугацаануудыг мэдэхгүй өнгөрөөх, хүлээгдэж буй үр дүн, дүгнэх шалгуурыг ойлгохгүй байгаа тухай гомдолдог байна. Гэтэл эдгээр мэдээлэл нь тухайн хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөнд багтсан байдаг. 7 хоног бүрийн эхэнд захим хичээлийн лекц, семинар үзэх хуваар тухайн 7 хоногт гүйцэтгэх даалгавар, бусад чухал зүйлүүдийг сайтар тэмдэглэх дадалд занших хэрэгтэй. Амжилттай захим суралцагчдын тогтмол хийдэг зүйл бол ухаанлыг хөтлөх юм. Энэ ухаанлыг 7 хоног тутмаар гарган тухайн 7 хоногт гүйцэтгэх даалгавар, оролцох хэлэлцүүлэх зэргийг тэмдэглэх ёстой. Төлөвлөгөө гарган зохион байгуулалттай байснаар захим хичээлэн амжилттай судалж чадна. Тухайн хичээлийг зөвхөн нэг удаа үзэх бус тогтмол үзэж анших нь чухал. Боломжтой бол өдөр бүр хичээлийг давтан үзэх нь илүү үр дүнтэй байдаг гэж захим сургалтад хамрагдсан суралцагчид өгүүлжээ. Хичээлийг өдөр бүр үзснээр хугацаанд нь даалгавраа гүйцэтгэхэд дөхөн болдог аж. Товчхон дон. Та тухайн хичээлийн төлөвлөгөөг сайтар уншиж 7 хоног бүрийн эхэнд тухайн 7 хоногт гүйцэтгэх ажил, оролцох семинар, хэлэлцүүлгийн товыг тэмдэглэн хаяа нэг хичээлийн програм руу нэвтрэх бус тогтмол үзэж анснаар амжилттай захим суралцагч болох нэ. Танд амжилт хүсье.